10 дугаар өрөө үзүүлж байна. Хинтээ ч ам мөрөөж хэрүү шүгэн тарж үцээгүй хөөхө бүсгүй алгуулсан тухай мэдээ тун удаж төдлөгөө Сэлэнг аймгийн цагдаагийн хүрээний дарга дэд хурандаа Батаевд хүрчээ. Самбай цуна намайг Алтан гэрлийн Дэмбэрэлд одов гэдэг. Би 2020 онд дотоод иргэний сургуульд хэлсэн орж 2024 онд цагдаагийн ажил мэргэжил их зүү мэргэжлээд дотоод иргэний сургуулийг төгссөн. Анх яг YouTube сууг нэг болсон шалтгаан гэвэл би яг номын сонгоц зохиож исэн нэг өгүүллийн тэмцээнд оролцож исэн. Тэр нь болохоор цээжээр нэг өгүүлэг унших тэмцээн байсан. Тэгээ тэрэнд анх орж байгаад ягаад чи би ер нь цаашдаа яг ийм төрлийн контент бүтээх боломжтой юм шиг санагдаад 2-3 бичлэг оруулаад тэгээ түр завсралсан. Ягаад гэвэл би нөгөө дотоод төрийн сургуульд ороод хээрийн бэлтгэлд явцсан. Тэгээ яг хээрийн бэлтгэлээсээ ирээд суугаа харсан чинь яг 1000 subscribe-тай болсон байсан. Яг 3 бичлэг оруулсан байхад нэгдүгээр курстэй буюу яг ковидын хамгаалтанд гарч явж байгаад гинт эргээд за би ер нь YouTube суугаа хөтөлт юм ингээ орхиж болохгүй гэсэн бодол төрөөд за тэгээ тэр үеэс ер нь YouTube суугаа эрчимтэй хөтөлж эхэлсэн. Ер нь яг 100,000 subscribe хүрчээд Silverplay баатан маань яг 20 гаруй хоногийн хугацаанд Монголд ирдэг байгаа гинэ хаягаар. Тэгээ ер нь бол их хүлээсэн л дээ. Тэгээ аюу догтлолтой байж байгаад яг ирсэн дээрээ бол ягаад ч юм тэр догтлол нэг төрхөө байлцсан их баярлалаа гэхдээ яг хүлээж явах хувьд бол амар баярлалаа л ингээл хүлээгээл яг ийм Silverplay баатантай болж байгаа гэдэгт ерөөсөө итгэж өгөхгүй байсан. Дараагийн зорилго бол мэдээж яг Golden Play баатан буюу сая subscribe-тай болох байгаа. Эмээ маань 80 гарсан боорой гэдэг. Би яг эмээтэй хамт багаас өссөн болохоор айгүй залуулаг яг миний ярьж байгаа болгоно ер нь бараг ойлгодог гэсэн. Одоо жишээл манай эмээ маань мөнгө гэдэг одоо К гэж ярьдаг. Хэдэн К ингэдэн К чамд өгөө юм уу гэж гэдэг юм уу. Тийм болохоор YouTube суу хөгжүүлнэ, намаа ингээд дагагчтай болно. Тэгээ мөнгө олно гэдэг чигэд бол ер нь бол хамгийн ойлгосон бол манай эмээ манайсан. 10 дугаар өрөө гэдэг нэрийг яг YouTube сууг нээхийнхээ өмнө бол ер нь бодож байсан л доо. Тэгээ би өөрөө яг 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. 10 дугаар өрөө бол тийм хүний сэтгэл хөдлөлтүүдийг харуулах тийм өрөө болно гэдэг утгаар ер нь 10 дугаар өрөө гэдэг өөрийнхөө дуртайтайгаар тэгж нэрлсэн. Анх намайг 10 дугаар ангид суралцдаг байх үед өсвөрийн сэргийлэгч гэдэг бүлгэн байгуулагдажсэн. Тухайн үед тэр өсвөрийн сэргийлэгч бүлгэн маань 9 дугаар бүхий нэвтрүүлэг, сэрэмжлүүлэг нэвтрүүлэг яг орон тэмдэглэлүүдээр цацнаа гэд. Тэгээ тэр үед хөтлөгчийн сонгон шалралтад явагдаад тэр үед хөтлөгчийн сонгон шалралтанд тэнцээд тэгээд хөтлөгч болж исэн. Тэгээд яг цагдаа форум өмсөөд тэгээд яг цагдаагийн байгууллагын өрөөнд бас тэрхүү нэвтрүүлэг явуулдаг гэсэн болохоор айгуу сонирхолтой санагддаг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад орох сонирхолтой болсон. Тухайн үед нэвтрүүлэг хөтлөж байхад бол яг одоо байгаа ажил дээр шиг ингээд цагдаагийн байгууллагад ороод хөтлөгч хийнэ гэж төсөөлөөгүй. Гэхдээ тэрхүү нэвтрүүлэгт одоо оролцоод хөтлөгч хийсний үр дүнд одоо байгаа ажилд маань бас их өөр нөлөөтэй бас дадал чадвар суусан юм уу гэж одоо боддог доо. Миний хувьд өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтс тэгсийн байцаагчаар ажиллаж байсан. Тухайн үед хороо нутаг дэвсгэр хариуцж ажиллаж байсан учраас хүн болгонтой нүүр тулж тухайн хорооныхаа иргэд болгонтой харьцаж гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж мөн хороондны нутаг дэвсгэрт гарсан зөрчил тэр бүрийг шалгаж ажиллаж байсан. Өвний дараа урьдчилан сэргийлэх албаны хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтстэй шилжин томилогдож ирж ажиллаж байна. За тэгээд миний хувьд яг өмнө хэсгийн байцаагчаар ажиллаж байхад бол яг нэг иргэнтэй ч гэдэг юм уу эсвэл нэг хэсэг иргэдтэй тулж харьцаж ирсэн бол одоо бол яг цахим орчинд хэвлэл мэдээлэл олон нийтэд юм харилцах газар ажиллаж байгаа болохоор яг цахим орчинд маш олон иргэдтэй харьцаж тухайн иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх юм ухуулга бүхий сэрэмжүүлэг мэдээ бэлтгэж ингэж ажиллаж байгаа.